мөнгөний буруу бодлого явуулсны улмаас өнөөдөр энэ мөнгөний ханшуулт чинь 2016 оны 100 төгрөг 32 төгрөг болчиход байж байна. Тэгээд нөөт дээр нь иргэдээ нэг жоохон мөнгөжүүлчих гэсэн одоо өнөөдөр яг 6 сарын дараа ийм хачин эргүү парламент гэж юу нь юу гэдгийг. Дөнгөж гаргасан шийдвэрээ 6 сарын дараа одоо ийм яриа байж явах гэж. Нөгөө талдаа энэ чинь бид нар сая чуулганы судалгааны 1-2 сард тойрогт явахдаа ярьсан шүү дээ. За нөөтийн тухай хуульд сайхан өөрчлөлтүүд орж байгаа. Иргэдэд хэрэгтэй өөрчлөлтүүд маш их орж байгаа. Та нарын 500 мянган төгрөгийн худалдаа авалт болгон чинь гар дээр чинь 50 мянган төгрөг үлднэ. Энэхүү дараагаас 2 сайдаас 2 асуулт байна. Та түрүүнд инх туяа гишүүний асуултанд хариулахдаа төсвийн орлого бол тасраагүй. Орлого бүрдүүлэлт сайн байгаа гэсэн. Дараах нь 30 минутын дараа баясгалан гишүүний асуултанд хариулахдаа төсөв хэцүү байна. Байдал амаргүй байна. Төсвийн чадах хэцүү байна гэж яг бодтой байдал нь аль нь? Нэг нүгүү гэхэд энэ бүтлэн муутай төрийн бодлоо сайдаас болоод бид нар өнөөдөр ийм байдалд орчод байгаа шүү дээ. Та үнэн хэлэх хэрэгтэй шүү дээ. Ямар хариуцлага тооцсон улсын төсөв дээр тэр бум их найд орчим төгрөгийн ачаал үүсгэсэн сайдыг зөвхөн огцруулаад явуулах юм уу? Энэ дээр ямар хариуцлага тооцох юм? Өнөөдөр бид нар ийм л бодтой юмнуудаа иргэдэд хэлж явахгүй бол одоо ингээд нэг ерөнхий юм яриад худлаа яриад баймарг байна. Хоёрдугаарт нь энэ нэгэнт нөөтөөр оролдох гэж байгаа бол удахгүй төсвийн тодгол хийх юм чинь тэгвэл цалин хөлсний нэгдсэн бодлогоо Абрикер сайд өөрсдөө оруулж ирэх хэрэгтэй шүү дээ. Одоо ингээд өмбөө цөмбөө юм хийгээд нэг талдаа нөөтөөр оролдоод нөгөө талдаа ингээд зөвхөн багш эмчнэр гэж яриадах юм бол тэгвэл соёл урлагийнхан бусад салбараа нэмээд цалин хөлснийхөө нэгдсэн бодлогыг хэдүүлээ эргэж харъя. Энэ хоёр дээр хариулт авъя гэх хэрэг сайдаа.